Энэ бол холимог тулаан биш, бас каратеч биш. Энэ бол кудо. Уламжлалт тулааны урлагууд бодит тулаанаас хол зөрүүтэй байдаг. Холимог тулааны урлаг дэлхийд дахныг байлдан дагуулж байхад нэг хүн уламжлалт тулаан жинхэнэ тулааны зөрүүг нэгтгэж өгсөн. Уламжлалт философиг бодит амьдралд хэрэгжүүлээд үүний дундаас нэгэн өвөрмөц тулааны стилийг гаргах шаардлагатай болсон юм. Кудо өөрөөр хэлбэл Дайдо Жуку каратегийн амин сүнсийг бодит тулааны дутуу техникүүдтэй холбосон юм. Энэ бол спортч биш, тоглоомч биш. Энэ бол дайчны жинхэнэ сорил юм. Хуйг дуулга малгайтай каратегийн өмсгөлтөөр тулалдана. Кудогоос өмнө кёкшун карате байсан. Кёкшун бүтэн фул контакттай тулааны урлагч гудамжинд тулалдахад үүнд бас өчөлт шидэх гэх мэт техникүүд дутуу билээ. Нэг хүн үүнийг анзаарсан юм. Азума Такашин кёкшун каратегийн хар бүстэй дайчин, дайны урлагийн философч юм. Бага залуу насндаа кёкшун каратегийн үнэнч тамирчин билээ. Тэрээр маш шаргуу бэлтгэл хийж хичээнгүү тулалддаг байсан. Гэвч илүү төгс, боловсронгуй стил дутагдж байгааг олж харсан. Яагаад зуралддаг байсан? Яагаад авч шиддэг байсныг бодож эхэлсэн? Яагаад өчөлт болт үүнд хоригддог байсныг бодож үзлээ. Азуман тулааны талбарт бүжиглэхийг хүссэнгүй. Тэр зүгээр л бусадтай жинхэнэ тулалдаа хийхийг илүүд үзжээ. Бусд нь Катог төгс эзэмшид байхад тэрээр үүнийг бодит тулаанд үр дүнтэй эсхийг туршиж үзсэн. Жудо байралдаа богино зай довтлох зэргийг өөрийнхөө доожоод чимээгүйхэн оруулж ирсэн. Энэ бүхний хосол нь бүхий л зүйлсийг өөрчилсөн юм. Жинхэнэ тулаан бол бохир зодоо юм. Энэ бол аимшигтай хурдтай, замбраагүй. Энд уламжлал эднэр огт хамаагүй. Зөвхөн дүрмийг биш, үүний зорилгыг асуусан юм. Кёкшунд дараагийн үе шат хэрэгтэй байсан уу? Эсвэл тэд зүгээр л хамгийн шилдэг гэж дүр эсгэж байсан уу? Эндээс тэрээр өөрийнхөө сонголтыг хийсэн юм. Арай л шинэлэг зүйлс хийх хэрэгтэй гэж бодсон. Яг л жинхэнэ юм шиг энэхүү сонголт кудо болж хувирсан юм. 1970 онд Азума Такаши тухайн үедээ өөрийн багш Масутацу Оямагийн сүүдэрт дарагдж байлаа. Азума кёкшуныг үндэслэгч багшаас маш аюултай асуултуудыг тавьж эхэлсэн. Бид юу яагаад байрлддаггүй юм бэ? Жинхэнэ тулаан яагаад бидний дожон дээр хийдэг спарингаас шал өөр байгаа юм бэ? Үндсэн техник дээр шидэлт өчөлт оруулж хослуулж эхэлсэн. Үүнийг нь харсан кёкшуны ахмад тулаанчид тийм ч сайшаалтаа хүлээж аваагүй. Үндсэн формо үгүй хийж байсан гэж түүнийг ихэд шүүмжилж байлаа. Системийг хүндлэхгүй байна хэмээн буруутгаж байсан ч тэрээр зорилгоосоо нэцсэнгүй. Тэгээд 1980 онд тэрээр өөрийнхөө төрлийг орхисон. Зарим нь түүнийг хуучин уламжлалыг эвдэхийг оролцсон гэдэг бол зарим нь түүнийг каратег аварсан ч гэж хэлдэг. Гэвч энэ бүхнээс үл хамааран кудо төрөн гарсан юм. Амар тайван замаар биш, тэмцэл дундаас бий болсон тулааны урлаг. Тэгэхээр кудо гэх чинь чухам юу вэ? Эхэндээ карате шиг харагддаг боловч карате биш билээ. Каратегийн хувцастай холимог тулаан шиг гэвэл илүү төхөн. Гэвч яг ч холимог тулаан биш билээ. Кудод өөрийн гэсэн категори гэж бий. Энэ бол хайбрид тулааны төрөл. Full contact болон full specterтэй. Босоогоос авч шидээд хэвтээгээс өчөөд цээж нүцгэн шорттой тулдах биш. Гийн өмсгөл болон нүүрний багтаа тулалдана. Баг болох Зекомон нь кудогийн гол өмсгөл. Энэхүү маскны тусламжтайгаар тохоогоор тохоодож мөргөж унгаах бүрэн боломжтой. Ингэснээр тулаан цуснд бодогдохгүй юм. Тулаанууд нь маш хурдан дуустдаг бөгөөд өршөөлгүй. Оновчтой цохилт цэвэр шидэлтийн техникүүд оноо авдаг юм. Зүгээр л нэг онооны тулаан биш, тэнд тэмцэл, байлдан дагуулт явж байдаг. Кудогийн дивжээ дэлхий дээр хаасаагүй байдаг. Япон, Орос, Европ, Өмнөд Америк гээд тэд бүгд нэгэн нэгдмэл системийн доор тулалддаг. Жинхэнэ ангилал уламжлалт хэв маяг байхгүй, зөвхөн ур чадварын төвшин, насны ангилал, туршлага болон биеийн ерөнхий хэв загварл гэж бий. Энэ бүхнээс үл хамааран гол цөм нь жинхэнэ каратегийн тулаан явагдаж байдаг. Кудог бусдаас юу онцгой болгож өгдөг вэ? Энэ нь зөвхөн дүрэн биш, бие дагаж яаж хөдөлгөөс бүх юм хамаарна. Каратегийн параллел зогсолт энд хэрэггүй. Тэд гар дээр нүүрэндээ ойртуулж өрөлтөө авна. Кудод хязгаарлагдмал хэвтэй тулаан үйлчлэнэ. Өрсөлдөгчөө хурдан дуусгах, эсвэл өчиг хангалттай хугацаанд чамд ажиллах хэдэн минут биш, хэдхэн секунд л тэр доор бий. Яг л гудамжны тулаан шиг амьдралд арай ойрхон гэсэн үг. Гэвч үүнийг замбраагүй гудамжны тулаантай зөвлөж болохгүй. Техник болон урлагтай тулаан юм. Кудо зөвхөн Японд үүсээд төгсөөгүй.
1990 онд холимог тулаан дөнгөж эхэлж байхад Кудо аль хэдийн нэр алдраа цуурайтуулж байсан. Орос, Франц, Зүүн Европод хүчээ авч байсан. Харин Оросд энэ жинхэнэ тесрэл болж чадсан. Хатуу ширүүн уур амьсгалтай, чанга эрчүүдтэй Кудо яг л тохирох спорт нь болж нутагшсан юм. Гэвч баруунд энэ нь сүүдэрт нуугдсан хэвээрэл байгаа. Яагаад гэвэл Кудод бохор маркетинг тохирохгүй юм. Шивээс харагдахгүй, өрсөлдөгчөө доош нь хийж трэш ток хийхгүй. Ямар ч дараам эсвэл гудамжны үг хэллэг, шоу entertainment гэж байхгүй. Хачиргалтай баг нь хоёр эртээ илт шиг аюулгүй байдал гоо сайхныг хадгалах ч гэсэн жинхэнэ бодит тулааны мэдрэмжийг өгч чаддаг. Ойлгохгүй өндөө бол юр бүсийн танил биш мэдрэмж. Холимог тулаан хэдий дэлхий дахинд ирчээ авч байгаа ч Кудо одоо олонний анхаарлыг татаж эхэлсэн. Гайхалтай нокаут, хуучны бичлэгүүд нь хүмүүсийн сонирхлыг татаж эхэлсэн. Хүмүүс энэ бүхнийг хараад эн чинь юу вэ гэж гайхаад хүргэсэн. Кудо төрөл бүрийн дайчдыг татаж эхэлж байгаамаа. Техник давуу байдал, уламжлалт Бушидогийн зарчмыг алдахгүйгээр жинхэнэ сорилт шалгагдсан тулааны урлаг болон гарсан. Кудо бол Будогийн амин сүнсийг амьд байлгаж байгаа тулааны урлаг. Уламжлалт зарчмаа алдахгүйгээр гал дунд өөрийгөө хурцлах урлаг. Энэ нь мэдээж хүн бүрт зориулагдаагүй. Үүнд үнэнч хүн бүрийг өөрчилж чаддаг. Хэрв чи карате дуртаач арай илүү хөрвөх чадвартай байсан ч болоосэй гэж хүсэж байвал, хэрв чи холимог тулаанд дуртаач тулааны сүнс Бушидогийн зарчимд суралцахыг хүсвэл, уламжлалт хэв маяг болон өөрчлөлт шинжилэлтийн яг голд нь гацсан бол Кудо магадгүй чиний хайж байгаа зүйл байх. Энэ бол өөрийгөө хамгийн шилдэг тулааны төрөл гэж өргөмжлөөгүй, бусдын анхаарлыг ч татах гэж оролдоогүй. Өөрийн гэсэн ертөнцийн нам гүм чимээгүй үзэсгэлэнтэйгээр хөгжиж байгаа тулааны урлаг юм.